Сайн байцгаана өрхмөнд үзэгчтэй та бүхэн амралтаа аялахдаа сайхан өнгөрүүлж байна уу? Монголын үндэсний олон нийтийн радио телевиз MNB Sports үзэгч та бүхэндээ энэ удаагийн нэвтрүүлгээ Шведийн Стокгольм хотоос хүргэж байна. Шведийн Стокгольм хотноо Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн мастер ангиллын 16 дахь удаагийн тэмцээн боллоо. Тэмцээнд Европ төвд улс оронд ажиллаж амьдарч байгаа шилдэг тамирчид 5 насны ангиллаар өрсөлдсөн юм а. Ингээд үзэгч та бүхэн тэмцээний таймыг хүлээн авч үзсэн үү? Шведийн хаант улс умард Европт Скандинав хогт оршдог нийслэл хот Стокгольм. Швед улс нь баруун зүгтээ Норвег, зүүн хойд зүгтээ Финлянд, далаагаар Дани, Герман, Польш, Оросын холбооны улс, Латви, Литв, Эстони улстай хэлшдэг. 1995 онд Европын холбоонд, 2024 онд НАТОд гишүүнээр ирсэн. Дэлхийд алдартай Нобелийн шагналыг үндэслэгчдийн эх орон. Нийслэл Стокгольм. 2018 оны байдлаар хамгийн том хот 1,6984 хүн амтай, Мэларн нуур болон Балтийн тэнгисийн ирэг дээр байрладаг 13 дугаар зуунаас эхлэн тус улсын эдийн засгийн төв болсон хот юм а. Нийслэл хот Шведийн хааны ордон засгийн газар байрладаг. За энэ хот буюу Шведийн Стокгольм хотноо Флеминг Холл аренад Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн мастер ангиллын 16 дахь удаагийн тэмцээн 2026 оны 6 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд боллоо. Энэ удаагийн тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол улсаас Шведийн хаант улс суугаа элчин сайд мөнх хүлцээ, Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Эрдэнэбаяр, элчин сайдын яамны консул Баянсүрэн, тэмцээний ерөнхий зохион байгуулагч Шведийн од сагсан бөмбөгийн клубын тэргүүн Маргад, олон улсын хэмжээний мастер алдарт сагсчин Бадрал, сагсан бөмбөгийн алдарт тамирчин дасгалжуулагч Дашторц тэргүүтэй хүндэт зочид нээлтийн ажиллагаанд хүрэлцэн иржээ. Шведийн хаант улс байгаа энэ од клубийнхэн бол одоо 3-4 дахь удаага тэмцээн зохион байгуулж байгаа. Тэгээ харьцангуй их туршлагатай сайхан зохион байгуулж байна. Дээр нь бол сагсан бөмбөг сонирхчдын хүрээ бол их нэмэгдсэн. Манай залуучуудын аврах шалгаруулах тэмцээн бол бүр өргөн хүрээтэй болдог. Дунд нь 3 эсрэг 3 явж байгаа, ахмад явж байгаа, эмэгтэй явж байгаа, 30-аас 33 насныхаа явж байгаа гэдэг маш олон төрлөөр Европын сагсан бөмбөгч залуучууд, монголчууд өрсөлдөж байгаа. Тэр утгаараа бол үнэхээр гоё юм. Тэгээд би бол Германы Берлин хотын цаг клубээс тоглодог. Тэгээ манай клубын 15 жил энэ жил болж байгаа. Тэгээ тэр утгаараа бид нэр клубээ үүсгэн байгуулсан манай Эрдэнэ цагт ах түүний гэр бүл хавцсан дэгчнэрт Европын сагсан бөмбөгийн салбар зүйл бол манай клубийнхэн хүндэтгэл үзүүлэх их гоё байна. Европ дахь ахмад сагсан бөмбөгчдийн тэмцээн 16 дахь удаа яг явагдаж байна. Манай Стокгольм хотод 2 дахь удаа 2017 онд манай од спорт бас ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байсан. Энэ жил дахиад од клуб маань ерөнхий зохион байгуулагчаар болон Шведийн бусад сагсан бөмбөгийн клубуд маань сагсан бөмбөг тоглодог, сонирхдаг бүх хүмүүсийн маань дэмжлэгээр тамирчдын маань одоо хандав туслах ингээ бүгдээрээ энэ сайхан тэмцээний зохион байгуулах одоо боломжийг бий болгоод ингээд явж байна. Тэгээ олон 6 орны баг дээрээс нь бусад орнуудаас бас тамирчид бусад орнуудынхаа багтаа нэгдэж бас ингэж орж байгаагаар их онцлогтой. Манай энэ удаагийн тэмцээн ба бүх хотын тэмцээн гэж ахмад тамирчдаа бас хүндэтгэл үзүүлж дурсамж бүтээх зорилгоор хийж байгаагаараа бас нэлээд онцлогтой тэмцээн болж байгаа тийм. Тэгээд манай од спорт клуб байна маань хүүхдүүд бас ширээний шүүгчдээр тусалж байна. Одоо Туркиас манай Монгол улсын сагсан бөмбөгийн холбооны шүүгч гомд маань ирээд бас туслаад ингэ шүүж ингээд маш өргөн төлөөр сайхан болж байна. Европ төвд ажиллаж амьдарч байгаа монголчуудаас бүрдсэн багууд орон орноос ирж энэ удаагийн тэмцээнд ур чадвараас өрсөлдлөө. Австри улсын MGL Грасбаг энэ удаагийн тэмцээнд нэмэлт 49 насны ангиллал оролцохоор хүрэлцэн ирсэн бол холбооны бүгд найрамд Герман улсаас ирсэн Мон Баварваг энэ насны ангиллалд мөн ур чадвараа сорилоо. Харин эрэгтэйчүүдийн 48 нэмэлт насны ангиллалд Германы Монберг клуб оролцсон. Германы Монберг клубын хувьд өмнө энэ тэмцээнээс 2 удаа хүрэл медаль, 2 удаа мөнгөн медаль, 11 удаа тэргүүн байрт шалгарч байсан юм а. Мөн холбооны бүгд найрамд Герман улсын Берлин хотын цог клуб энэ удаагийн тэмцээнд 3 насны ангиллал багтаа хүрэлцэн ирж ур чадвараа сорилоо. 5 хүрэл 3 удаагийн алтан медаль авчирсан цог клубын тамирчдын хувьд энэ удаа хамгийн хүчтэй баг нь 38 нэмэлт насны ангиллалд эмэгтэй бага бүрдүүлсэн байна. Тэмцээнд Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсаас 5 баг хүрэлцэн ирсэн байна. Монбрит клубын тамирчдын хувьд өмнө нь
Европын ахмад загсан мөнгөлтийн тэмцээнд амжилттай оролцож насны ангилал төсвөртэй медаль хүртэж байсан шилдэг багт зүйсоор тооцогддог. За энэ удаагийн тэмцээнд мөн Франц улсаас Грига багийн эрхтэй тамирчид хүрэлцэн ирсэн. Өмнө нь тэд энэ тэмцээнээс 5 урал, 4 мөн 3 алтан медалийг хүртэж байсан амжилттай тэмцээний нээлтийн ажиллагаанд Франц улсаас хүрэлцэн ирсэн дархан United багийнхан мөн жигссэн байна. Энэ удаагийн Европ дахь монголчуудын мастер ангиллын тэмцээнд Чех улсын Андуудаа хүрэлцэн ирлээ. Андуудаагийн 2023 онд 4-р, 2025 онд хүрэл медалийг хүртэж байсан юм а. Мөн Чех улсын Хөх Монгол багийн тамирчид 38 нэмэх насны ангиллалд эмэгтэй багтайгаа хүрэлцэн ирсэн байна. Тэмцээнийг зохион байгуулж байгаа Швед монголчуудын 5 багийн удаагийн тэмцээнд оролцлоо. Энэ жил анх удаа зохиогдсон 30-аас 33 насны ангиллалд Европ дахь монголчуудын тэмцээнд тэргүүн байр шалгасан Б Болерс баг мөн дүүнчлэн Европ дахь мастеруудын ангиллын тэмцээнээс 1 хүрэл 1 мөн 4 удаагийн аврах цалгагдсан хөлгүүд 1-2 баг. 48 нэмэх насны ангиллын Монсток баг Европын энэ тэмцээнд 1 удаагийн мөн 3 удаагийн алтан медаль хүртэж байсан 38 нэмэх насны ангиллын тэмцээнийг зохион байгуулагч Од клубын баг мөн дүүнчлэн 49 нэмэх насны ангиллалд Од клубын багийн тамирчид энэ удаагийн тэмцээнд хүрэлцэн ирж ур чадвараас орохоор нээлтийн ажиллагаанд жигссэн байлаа. Тэмцээнд 5 насны ангиллаар зохиогдож 24 багийн 203 тамирчид спортын 3 танхимд ур чадвараас ирсэн юм а. Тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр холбооны бүгд найрамдах Герман улсын цог спорт клубыг үүсгэн байгуулагч Бокс спортын мастер Эрдэнэ цог спорт клубыг үүсгэн байгуулагч Сагсан бөмбөгийн спортын мастер Лавгц юм. Польш улсын Андууд багийг үүсгэн байгуулагч Сагсан бөмбөгийн спортын мастер Батгэрэл нарт Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн холбоо болсон Берлин хотын цог спорт клубээс хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ үеэр Берлин хотын цог клубын тамирчин сайхан чимэгт орчин цагийн биеийн тамир спорт үүсч өгсөний 100 жилийн медалийг гардуулсан бол Шведийн Стокгольм хотын Од клубын тамирчин хан чимэгт Монголын үндэсний олимпийн орооны Олимпийн албар одон гардуулж хүндэтгэл үзүүллээ. Холбоо байгуулагдсанаас хойш 5 тэмцээнийг зохион байгуулж байгаа. Тэр дундаа 2 жилийн өмнөөс өсвөр үеийн хүүхдүүдийн Европын аваргыг зохион байгуулж байгаа. Тэр дундаа энэ одоо Шведэд байдаг хүүхдүүд, Монгол, Европод, Берлинд байдаг хүүхдүүд маань өөрсдөө ингээд байнга лигийн тэмцээнд ороод ингээд шүүгч хийгээд ингээд сурчсан ийм хүүхдүүд байдаг. Учраас эднэр маань бол аюул сайн бэлтгэлтэй ерөөсөө бид нарын ажилд ингээд байнга туслаад явж байдаг. Маш сайн бэлтгэгдсэн ширээний шүүгч нар гарч ирж байгаа. Одоо энэ Шведийн энэ хүн маань их 18-тай энд лиг шүүдэг хүн. Үнэхээр сайн гоё шүүдэг. Гомб маань юунаас Туркээс ирээд сүүж юм тийм ээ. Маш сайн шүүдэг. Тэгээд эндхийнхаа гадаад шүүгч нартай хамтраад ингээд тэмцээнээ маш сайхан зохион байгуулалттай чамбаа шүүгээд явж байгаа. Нээлтийн ажиллагааны үеэр Монголын сагсан бөмбөгийн лигт 90-ад оны үеэр хүчин зүтгэж явсан тэмцээний ерөнхий шүүгч спортын мастер Мөнх Тайван Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Эрдэнэбаярт рапорт өглөө. Энэ удаагийн тэмцээнийг Монголын сагсан бөмбөгийн холбооны улсын шүүгч, Турк улсын сагсан бөмбөгийн холбооны Б зэрэглэлийн шүүгч Гомб, Шведийн 2-р дивизионы шүүгч Мөнх Оргил, Европ дахь шүүгчид болох Ширив Барис Майкл Давлет нар шүү явуулсан юм а. Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн мастер ангиллын 16 дахь удаагийн тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр Европт ажиллаж амьдарч байгаа сагсан бөмбөгийн мастеруудын дунд бүх хотын тоглолтыг зохион байгуулсан үзэгчдийн анхаарлыг зүйсээр татлаа. Бүх хотын тоглолтод дасгалжуулагчаар нэг багт нь Монголын алдартай сагсан өгч олон улсын хэмжээний мастер Бадрал ажилласан бол нөгөө багт нь спортын мастер Лавгцэнд дасгалжуулагчаар ажиллалаа. Эрэгтэй багийн бүрэлдэхүүнд спортын мастер Германы цог клуб хүчин зүтгэж байгаа алдартай дасгалжуулагч тамирчин Талторд, Францын Грига багаас спортын мастер Юмба, Шведийн Илчогийн тамирчин Мөнх Тайван, Английн Монбритогийн тамирчин Эрдэнэ, Германы Монберогийн тамирчин Эрдэнэбаяр, Германы Монберогийн тамирчин Баттөмөр, Францын Грига багийн тамирчин Отгонбаяр, Германы цог клубын тамирчин Мөнгөн бол Шведийн Илчогийн Отгонбаатар, Шведийн Илчогийн Батбаяр нар эрэгтэй бүх хотын тоглолтод нэр дэвшиж тогложээ. Харин эмэгтэй багаас Монголын шилдэг сагсан бөмбөгч спортын мастер Шведийн Од клубыг үүсгэн байгуулагч Гэрэлмаа, Польшийн Андууд багийн тамирчин спортын мастер Батгэрэл, Шведийн Од клубын тамирчин спортын мастер Өнөрчиг, Английн Монбритогийн тамирчин спортын мастер Оюун Цэцэг, Амстрийн Кристал багийн тоглогч спортын мастер Жижиг Болроо Болормаа,
Английн Монбрит клубын Алтан цэцэг, Шведийн Од клубын Ондуул, Чехийн Хөх Монгол клубын тэмцсэн Замбаг, Германы Цог клубын Батгэрэл, Английн Монбрит клубын Уран цэцэг нар нөхөрсөг тоглолтыг хийлээ. Баруун гараад ирсэн найрлагын давтахад удаа шийдсэн Европын монголчуудын сагсан бөмбөгийн мастер ангиллын тэмцээнийг зохион байгуулагч Од клубийнхаа өөрснөө сайхан зохион байгууллаа. Бас амжилттай сайхан оролцож байна. Од клубийнхаа тухай тэмцээний гатлаа. За сайн байцгаана уу. Тэмцээн маань 2 дахь өдөртөө маш амжилттай сайн зохион байгуулагдаж байна. Тэмцээнд 6 улсын 24 баг оролцож хурд түвш ахвал самаа сойрон маш амжилттай тэмцээн болж байна. Хамгийн анхны тэмцээнийг бид андууд багийн болон одоо найз бидний үеийн найз нөхөд пошт амьдардаг монголчууд маань зохиож энэ сайхан тэмцээнийг эхлүүлээд 3 орн орж исэн нэг 20 хүн оролцсон тэмцээн зохион байгуулаад цаашаа өргөжүүлсээр одоо ингээд 16 дахь тэмцээн маань 300 гаруй хүнтэй болоод их олон насны ангил гараад их гоё болжээ. Тэгээ манай одоо Польш дахь одоо манай энэ андуудын баг бол ер нь бол энэ сагсан бөмбөгийн тэмцээнд бол жил бүр оролцож их амжилттай оролцож эрэхтэй баг маань одоо бас шонхрын баг алтан медаль авч ирсэн. Манай одоо андуудын эмэгтэй баг маань миний хэдэн найз өсгөөчүүд бүгд тамирчид маань энэ тэмцээний одоо эмэгтэй ахнуудаа тамирчдын ангилд бол одоо 8 удаа төрүүлж ийм сайхан одоо амжилт гаргаж ирсэн. Одоо бол яг хөө тэ мөнгө хөрлийг авсаар нодлонгийн одоо тэмцээнд мөнгийг авсан. Ингээд амжилттай оролцоод явж байгаа. Энэхүү Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн мастер английн 16 дахь тэмцээнд Англи улс, Франц улс, холбооны бүгд найрамдах Герман улс, Чех улс, Швед улс, Польш, Австри улсаас ирсэн монголчуудын төлөөлөлсөн багийн 24 багийн тамирчид 3 спорт ахимд тойргийн журмаар ур чадвараас өргөжлөж аваргуудаа тодрууллаа. Тэд 38 нэмэх, 48 нэмэх, 40 нэмэх, 49 нэмэх, 56 нэмэх насны ангилалд ур чадвараас өрн тойргийн журмаар тоглож аваргуудаа тодруулсан юм а. 5 насны ангиллаар зохиогдож 24 багийн 200 гаруй тамирчид өрсөлдсөн тэмцээний дүн гарахад 41 насны ангиллалд 7 багийн тамирчид ур чадвараас өрн аваргаа тодруулсан юм а. 41 насны ангиллалд тэргүүн байр шалгарсан багийн шагналыг энэ тэмцээнийг зохион байгуулсан Од багийн тамирчид гардуулаа өгсөн үзэгчдийн анхаарлыг зүйсээр татсан юм а. Тэргүүлсэн баг зохион байгуулсан баг шагналыг гардуулаа өглөө. 41 насны ангиллаас 7 багаас хүрэл медалийг Стокгольм хүрэлгүүд баг, мөнгөн медалийг Францаас ирсэн Дархан Юнайтед баг, алтан медалийг Чехээс ирсэн Андууд багийн тамирчид хүртлээ. Монгол улсын Дархан уул аймагт сагс тоглож исэн олон сайхан залуучууд Европын орон орноос сугалсан байна. Тэгээ бид нар бол ингээд Дархан хотын унгуу хүүхдүүд бүгдөө өөр сургуулийн, өөр хорооллын, өөр онд төгссөн ийм хүүхдүүд байгаа. Тэгээ бид нэр тохиолдлоор ч гэх юм уу те хувь тавилангаар ч гэх юм уу Европод бүгд амьдардаг болж таарад. Тэгээ ингээ Европод зохиогдож байгаа сүүлийн 10-аад жилийн тэмцээнүүдэд бүгд өөр хот улсаас нэгдэж тоглодог байгаа. Энэ нь мэдээж маш хэцүү бид нарт те одоо нэгдэж нийлсэн бэлтгэл энэ төр бол баг хийдгүй шахуу гэж ойлгож байна. Тэгээд ер нь одоо ингээ унган хүүхд байхдаа тоглож ирсэн тэр арга барилаараа нийлэл тоглодог гэсэн үг. Тийм. Тэгэхээр манай баг бол одоо сүүлийн баг 4-5 жил финалдж байгаах ми буруу санааг бол тийм. 3 2 1 дараа. Гэргээ баг маань хизээ байгуулагдсан бүрэлдэхүүний талаар. За манай гэргээ холбоо 2013 оноос хойш 13 дахь жилдээ энэ Европын шалгаруулалт тэмцээнд оролцож байна. Одоо энэ чинь 16 дахь тэмцээн гэдэг чинь тэр үед баг 3-4 дахь тэмцээн л байсан юм шиг. Тэгээ олон жил оролцоод бас амжилт бүтээл бас ариунтай бас тодорхой хэмжээнд бол Европ дотроо бас ингээд нэмэгдээд явж байгаа юм баг хамт олон байна. Тэгээ тал талаас одоо бидний насныхан энэ тэмцээнд ач холбогдол өгөөд энэ бол одоо бидний хувьд бол нэг жилд нэг цугладаг одоо сэтгэлийн зингэл эдэлдэг сайхан нэг талаараа баяр юм да. Энэ жил миний 56 нас ирээгүй учраас би залуучуудтайгаа хамт тоглож байгаа. Би бол 56 нэмэх наснаа бол манайх чинь бол алтан хүрэл медальтай, залуучуудтайгаа би бас мөнгө хүрэл медальтай Европын аврагтаа бол 10 жил тасалдгүй оролцож байна. Тэгээ сүүлийн тэмцээнд энэ жил тэмцээнд
нас ирээгүй залуучуудаа нэг дурсгаа хуваалцаад ч юм уу те залуучуудаа дэмдэн болгохын тулд энэ эдтэйгээ хамт ирчээд сайхан байна бидний өстэй жиг чинь жилдээ нэг болоо те баяр жагтаа хуваалцаад анд нөхдөйгээ уулзаал те энэ нэг сайхан кайп аваад сайхан дурсан бүтээгээд явдаг да. Энэ дэвтэр яг таатай байдаг. Мөн нэмэх 38 насны эмэгтэйчүүдийн ангилалд Берлиний цог клуб 3 дугаараар шалгарсан байна. За 2 дугаараар Англиас ирсэн Монбрит нэг баг алтан медалийг тэмцээний зохион байгуулсан Стокгольмын Од багийн тамирчид хүртсэн юм а. За тэмцээн уралдааныг зохион байгуулахад өөрөө тоглож байна. Дээр нь нарийн бичгийн дарга хийж байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнтэй хамтарч ажиллаж байна. Багийн ахлагчийн хувьд энэ удаагийн тэмцээний зохион байгуулалтын талаар Од клубын өсвөр залуучууд бүгдөө л одоо оролцож байна да. Тийм манай одоо Од үеийн бүхэл нөгөө төвчний үе шатны тамирчид оролцож байгаа. Тэмцээн маань ерөнхийдөө 2 өдөр амжилттай явагдаад дөнгөд эхнээсээ гарч байгаа. Тийм багууд одоо аваргын алтан медалуудаа аваад эхнээсээ маш их баярлцгааж ах шиг байна. Тэгээ энэ удаагийн тэмцээнийг дэмжиж оролцсон Шведийнхаа бүх сагсан бөмбөгчдөд оролцож байгаа бүх тамирчид болон манай одоо байгууллагууд маш их ивент тэгж өргөнөөр аягүй сайхан дэмжиж оролцож байгаа тийм. Тэгээ Од баг маань ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа. Тэгээ манай бүх багийн бүх бүсгүйчүүд за босоо Шведийн багууд маань бүгдээрээ ажлуудаа хариуцж аваад бүр эрвих тэрвихээрээ сэтгэл гаргаж маш сайхан ажиллаж байна. Тэгээ бусад багуудаас бид нар тэмцээн сайхан болж гэнэ гэсэн маш их өндөр сэтгэлдлүүд авч байгаа. Тэр маань бид нарыг бас их улам их баярлуулж байгаа. За манай Од клубын 10 гаруй жилийн одоо түүхтэй клубын маань эв нэгдэл хамгийн гол нь эв нэгдэл. Тэгээ зохион байгуулалтын асуудал одоо энэ олон жилд бид нар маш сайхан авч явсан гэж бодож байна. Одоо түүний үр дүнд бид нар ийм сайхан амжилттай яваа гэж үзэж байна. Баярлалаа. За таны хувьд олон жил тоглолоо, олон насны ангил тоглолоо. Энэ жилийн тэмцээнд оролцлоо. Танаа багийн амжилтын нууц эргээд одоо энэ өсвөр залуучууд хойч үеийнхэн ч ир тоглож байна. Бас баяр хүргэмээр байна. Бас доод үеийнхэн ч алт авлаа энэ талаар. За баярлалаа. Манай Од багийн хамт олон 12 оноос хойш 14 дахь жилдээ амжилттай сайхан тоглож ирлээ. Бидний хойч үе болсон манай Од 2 багийн огцуд маань одоо амжилттай сайхан алтан медаль авлаа. Ингээд манай баг мөн амжилттай тоглож мөнгөн медаль авсан. Бид нэр 14 жил бие биенийхээ эв нэгдлийн дор энэ их сайхан амжилтыг гаргаж чадлаа гэж бодож байна. Баг хамт олондоо баярлалаа. Оролцож байгаа бүх Европоос ирсэн багийнхаа тамирчдад баярлалаа. Биеийн тамир мандцгаа. «48 нэмэх насны эрэгтэйчүүдийн тоглолтууд сонирхолтой өрсөлдөөнтэй болсон. Энэ насанд хүрэл медалийг Шведийн Стокгольмын Илч баг, мөнгөн медалийг Английн Монбрит, алтан медалийг Германы Монберг хүртлээ. Монбергийн хувьд энэ тэмцээнд олон удаа төрүүлж байсан шилдэг баг юм а. За Шведийн Стокгольм хотноо олсон Европ дахь монголчуудын сакс бөмбөгийн мастер английн тэмцээний 48 нэмэх ангилалд аваргын алтан медаль авсан Монберг. Амжилт хүсье, баяр хүргэе. За Монберг маань олон жил тоглолоо. Тэмцээн уралдааны талаар, энэ удаагийн тэмцээний талаар. Энэ удаагийн тэмцээнд 5 баг манай ангилд оролцлоо, тойрж тоглолоо. 4 удаа тоглоод ингээд аваргын алтан медалийг авлаа. Монберг баг бол 1999 оноос одоо хамт тоглож эхэлсэн. Манай найз нар одоо яг үүсгэн байгуулагч манай Баттөмөр байна. 2 Баттөмөр маар байна. Манай Сами дараа нь 2006 оноос манай багт орж ирсэн. Ингээд бусдууд нь маань сүүлд ингээд 10 онуудаас нэмэгдээд явсан. Хамгийн түүхтэй баг байгаа. Монберг баг бол олон тоглогчтой байсан. Тэндээс одоо зарим нь сургуулаа төгсөөд ингээд ажил амьдралын шугамар Америкт байна, Монголд ихэнх нь байна, тийм ээ. Одоо жишээлбэл манай спортын майстер Отхон Жаргал байна. Хасын хөлгүүд багийн туслах тасгалжуулагч хийсэн.
манай Баясгалан спортын мастер 1-р сургуулийн тийм манай тоглож исэн манай Норва маань байна, Эрка маань Америкт байна. Ингээд маш олон хүмүүс байж байгаа. Бас ижил болд гээд одоо бид нартай тоглож исэн бас соён багийнхан маань одоо хүмүүс маань бас ихэнх нь Монголд байна тийм ээ. Ингээд яриад байвал түүх бол маш их байгаа. Монбергээд алтан медаль авсан багийн нэрийг өгсөн багийн гол хүмүүсийн нэгдээ уулзж байна. Яг энэ нэрийг яагаад өгөө, хизээ өгөө? 2003 онд бид нар чинь нэг өөрсдөө тэмцээн зохион байгуулах гээд тэгээд багтаач нэр өгсөн байна, тэмцээнийч нэрлэх ёстой байна гэд ярьж байсан. Тэгээд би монголчууд Берлин гээд Монберг нэр өгье гэд санал болгосон. Хамгийн гол нь тэр үед чинь Монто багууд ерөөсөй байгаагүй. Одоо бол айгүй их болцсон л доо. Монсток гээл дөнгөж сая ч гэсэнтэй зөндөө багууд орж. Тэгээд намайг зогсоодсон байж магадгүй өнөөдрийн чи. Олон баг тамирчид олон улсаас ирлээ. Тэгээд нээлттэй ажиллагаа энэ жилийн одоо 16 дахь Европ ахмад зохисон мөнгөчдийн тэмцээн их сонирхолтой боллоо миний хувьд. Яагаад тэгэхээр нээлттэй ажиллагаан дээр одоо яг өчтөр шиг тийм үйл ажиллагаа ерөөсө харагдаагүй. Өөр хэд жил өгчтөр л их онцгой байлаа миний хувьд. Тийм болохоор их над их сэлэндэр байгаа. За Европын мастеруудын тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Монберогийнхны өмсгөл ховц үнэхээр л одоо Монгол гэдгээрээ бахарж өгсөн олон сайхан юмны анхдагч болсон байна. Тэмцээнд оролцсон багийн тамирчны хувьд одоо багийнхны андуудын талаар Германд бас ажиллаж байгаа, амьдарж байгаа, зав гаргаад тоглож байна. Эргээд энэ спортоор хичээсэн хүүхдүүд ч хүртэл маш сайхан. Монголын ирээдүйн үлээ хүүхдүүд энэ тал дээр таны бодлыг сонс. Монберийн одоо залуучуудын хүүхдүүд нь ч гэсэн одоо энэ Бэрлээ хотод ийм саксны секц дугуйлд ажиллаад манай энэ хүүхдүүд залуу үеэ бас бэлдээ явж байгаа. Энэ нь одоо цаашдаа багууд нь олон болох байх гэж бодож байна. Тэгээд манай Монберийн хамт олонд бүгдэнд нь амжилт хүсье. Бүгдэнд нь баярын мэнд хүргье. Баярлалаа. Монбер! Окей. За элчоогийнхан маань хэдэн насны ангилд орж хэдэн тоглолтуудыг тэмцээн ямар болж байна? Ер нь энэ мастер английн тэмцээн гэлгүй тэмцээн уралдаанд хэр оролцдог? Манай элчоог байгуулагдаад одоо 8 жил болж байгаа. Тэгээд одоо энэ 17 онд анх бас шивд Стокгольм тэмцээн зохиож ирсэн. Одоо 9 жилийн дараа 2 дахь зохион байгуулж байгаа. 9 жилийн хугацаанд бол манайх нэг алт 8 мөнгөтэй. Нэг баг гэдэг чинь нэг хамт олон. Тэгээ нэг чиглэлийн төлөө бүгд хамттай байдаг учраас тэгээ багийнхаа ахлагчийн үг аваад суу тоглол гэл. Нэг хамт олон шиг байна да, нэг хүн шиг гэх юм уу? Энд ирээд нэгдээд нэг зорилготой нэг хамт олон болохоор бас их гоё байдаг л та. Манай багийн ангилалд бол Германы баг хүчтэй байлаа. Манайх тэднийтэй өгөө аваатай сайхан тоглолоо. Тэмцээн бас сайханлаа. Тэмцээний төвийн тоглогчдод нэлээд мөргөлдлөө түлхэлцлээ. Ялахын яллаа, ялагдах нь яллагдлаа, оноо авлаа, шийдлээ 9 шидэлээ болж байгаа. Энэ саксны яг тоглолтуудынхаа талаар багийнхаа найзууд өрсөлдөгчдийнхаа талаар энэ тэмцээний талаар таны бодлыг тавьчихсан. Тэмцээн маш гоё болж байна. Австрал энэ Европт амьдарч байгаа бүх монголчууд маань бүгд нэгдэж мастер ангилалд тэмцээнд оролцож байгаа. Багийнхаа хамт олонтойгоо ингээд 9 жил уггүй явж байна. Ялагдал хожил бүгдэнтэй цуглал явлаа. Бүх ирж байгаа энэ нийт тамирчдаа ч гэсэн баяр хүргэе. Багийн дотоод уурынсгаар манай багийнхан маань одоохондоо энэ Стокгольмд байгаа. Би бол нэг Стокгольмоос 350 км-т амьдарч байгаа. За боломжоор нэг хурж ирж хаяа бэлтгэл гин. Өөрийнхөө амьдарч байгаа газараа бас бэлтгэлээ хийн багийнтайгаа. Тэгэл өөр хотоос ирж оролцож байгаа даа багт. Сүүлийн 5 жил л энэ өөр газар амьдарч байна. Би өөрөө Налайхын Улаанбаатарын Налайх дүүргийн харьяатай. Налайх дүүргээс шивд улсад ирээд 2005 оноос хойш шивд амьдраад ингээд загсан бөмбөгийн спорт хичээлээд баг хамт олонтойгоо сайхан нөхөрлөд явж байна. Шагсан бөмбөг тоглох өөрөө сонирхолтой хоббитэй. Өөрөө гүйж хараа тоглохоор гоё байдаг юм аа. Тэрнээсээ гоё кап аваад явдгийг тэгээд Дорн таймгч байгаа найз нөхөд болон ээж аав хамт олондоо бүгдэнд нь баярын мэнд хүргэе да. Нэмэлт 49 насны ангилал тэмцээн сонирхолтой өрсөлдөөнтэй өрнөж энэ насны ангилалд хүрэл медалийг Францаас ирсэн Григэ баг хүртсэн байна. Харин мөнгөн медалийг Стокгольмын Од баг хүртэж, алтан медалийг Берлиний Цок баг хүртснээр алтан хүрэл медалийн эзэд тодорчээ.
өнөөдөр бас баяртай өдөр нь Швед улс зохиогч байгаа 16 удаагийн тэмцээнд Берлин хотын цог клуб маань 16 удаагаар оролцож байгаа. Тэгээ манай энэ өнөөдрийн эмэгтэйчүүдийн алтан медаль бас 5 дахь алтан медаль байлаа. Тэгээ нийт амжилттай бас баяртай байна. Хүчтэй баг хашир туршлагатай мастеруудыг хоцсныг харлаа. Багч нь яг хойно бүтнээрээ зогсож байна, алтан медаль авлаа. Энэ хүчит бас үзэгчдтэй хандаа, телевиз үзэгчтэй хандаад юу гэж хэлэхээр. За юуны төр энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа Стокгольм хотын хамт олондоо маш их баярлалаа. Энэ тэмцээн үнэхээр сайхан болж байна. Тэгээд манайхны хувьд болохоор яг үннийг хэлэхэд мастер нэгч байхгүй шинэхэн суралцсан тийм хүмүүсийг дандаа багтаа авч сургаж авчдаг, тоглоулдаг тийм онцлогтой байгаа. Тэгээд энэ удаан хугацаанд бид нар дандаа хамтран тоглосных энэ олон мастеруудыг хожиж одоо мастерын энтэй хожил гаргасандаа бид нар баяртай байна. Энэ удаагийнх бол ноднонгийнх энэ жилийнхээ 2 удаагийн аваргалж байгаа тийм тохиолдол байгаа. Өмнө нь зөндөө байсан гэхдээ энэ жилдээ ингээд яг сүүлийн 2 бол тэр байгаа. Яг эднийхийг хожил 2 удаа аваргалсан. Тийм болохоор миний хувьд бол маш их баяртай байна. Тэгээ багийнхаа хамт олон бүгдээрэнд нь баярлалаа. Дандаа ирж бүгдээрээ бэлтгэлдээ ирдэгт нь маш их талархаж байна. Тэгээг бол бид нар энэ амжилтыг гаргаж үнэхээр чадахгүй байсан шүү дээ. Тийм ээ. Зохион байгуулалттай ер нь сайхан болж өнгөрлөө. Манай ахмадын жил бүрийн тэмцээн ерөнхийдөө айгүй сайхан эвсэг, эв найрамдалтай ингээд бие бинийгээ хүсэн хүлээж уулздаг, хүсэн хүлээсэн тэмцээн болдог. Энэ жил бид нэр баг бүрэлдэхүүний тухайд жоохон дутмаг ирсэн ч гэсэн хүрэл медалийн эзэн болсондоо маш их баяртай байна. За багийн бүрэлдэхүүн хаанаас ирчихв? Манай багийн энэ жил Австраас 2 мастер маань орсон. Польш улсаас Батгэрэл мастер маань орлоо. Ингээд бид нар Францаас ингээд багийн тоогоо нэмж тэмцээнийхээ чанарыг өнжиржүүлэхийн тулд нэгэн баг болж ингэж энэ тэмцээнд оролцсон. Үнэхээр сайхан дурсамжтай мөчүүдийг бүтээлээ бид нэр. Их сайхан байна. Хүрэл медаль хүрсэндээ маш их баяртай байна. Тэмцээний зохион байгуулалтын талаар. Тэмцээний зохион байгуулалт маш сайхан болж байна. Швед улсын од клубын энэ тэмцээний зохион байгуулсан. Тэмцээний хамгийн ахмад нас буюу 56-аас дээш насны ангиллын тоглолтод үргэлжилж хүрэл медалийг Англиас ирсэн Монбрито бүтэж, мөнгөн медалийг Шведийн Илч, алтан медалийг Берлиний Цог бүтлээ. Англиас Монбритогийнхан бүрэн бүрэлдэхүүнээр ирсэн амжилттай тоглож байна. Сагсан бөмбөгийн цаана эв нэгдэл байдгийг харуулж байна. Ямар насны бүрэлдэхүүнд хэдэн хүнтэй ирж оролцсон Монбритог маань олон жил үйл ажиллагаа явуулж байгаа. Сайхан залуучууд бас ихсэн байна. Тийм ээ. За бүгдээрээ энэ өдрийн мөнд хүргье. Манай Монбрит клуб 17 онд байгуулагдсанаас хойш 9 жилдээ үйл ажиллагаагаа явуулаад сагсан бүх болон бус спортоор хичээлээ явж байна. Энэ Европын уламжлалт сагсан бүгийн ахмадын аврах шалрах тэмцээнд Монбрит клуб их ач холбогдол гэж оролцдог байгаа. Энэ удаагийн тэмцээнд манай Монбрит клубээс 5 багт 38 тоглогч, 50 гаруй нийт 20-д дэмжигчтэйгээ нийт 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. 19 оноос хойш 2 эмэгтэй баг маань Европынхаа тэмцээнд бол байнгын орж яваа, амжилттай яваа. Ер нь бол ингээд медальтай дандаа буцдаг. Тийм болохоор Монбритийн клуб бол одоо Монголын сагсан бөмбөгийн холбоо гэдэг шиг Монбрит клуб гэж нэг их том гэр бүл бий болсон. Энэ бидний ард өөрөө хүүхэд гэр бүлтэй тийм байгаа болохоор тэр чинь өшөө том, бүр том. Тэгээ бидний гаднаас одоо зөвхөн ахмадуудаас гадна бид нар бас залуучуудын багтай залуучуудынхаа багийн тэмцээнд явуулна. Тэгээд залуучуудад маань одоогийн байдлаар эрэгтэй баг байгаа залуучууд энэ жилийн 10 сард болох насан туршидын тэмцээнээр эмэгтэй баг бүрдүүлээд явах одоо цаашдын нэг зорилго байгаа. За олон сайхан багууд хүрэлцэн ирсэн байна. Австрийн Кристалогийнхан Европын тэмцээнд олон удаа оролцож байсан. Баг бүрэлдэхүүнээс 3 хүнтэй бидг яг хаалттай ажиллагаан дээр таарлаа. Кристалогийнхан маань олон жил оролцочлоо. Ямар баг байдаг вэ? Бүрэлдэхүүний хувьд хэдэн жил тоглолцов? Ямар медалуудыг авч байна? Манай Кристал баг Австри улсаас 2014 оноос Европын холбооны улсуудын мастер ангилд орж эхэлсэн. Нийт бол хүүхд толб Open Cup-т нийлээд манайх бол 6 алт,
2 мөнгө 2 хүрэл медаль эзэн болсон амжилттай 12 жил тоглосон байна. Олон хүмүүс байсан бах та. Бид нэр хамгийн анх яг үнэхээр тавуулахнаад би бинээс танихгүй ингээд нэгдээд орж исэн. Анхны жилээ. Тэгээ одоо бол бид нэр нэлээд амжилттай нэлээд олоод болсон. Манай Австри улсын Кристал баг. Одоо Грацаас бас баг олон жил энэ тэмцээнд хүрэлцэн ирж байгаа. Хүүхд толгойд хүрэлцэн ирж байгаа. Яг одоо нөгөө медаль байранд орж чадаагүй болохоор одоогоор яг байхгүй байгаа юм л да. Бас нөгөө баг маань юулээ Арфт гэж баг байгаа. Арфт гэж баг нь бас олон жил бас айгүй идэвхтэй оролцож исэн. Энэ удаагийн тэмцээн дээр эрүүл мэндийн шалтгаанаас болоод тэд нар маань хүрэлцэж ирж чадаагүй байгаа. Тэгээ Австри улсаас 3 4 баг ингэж энэ тэмцээнүүдэд ордог. За манайхан анх одоо 2011 оноос эхэлсэн байдгийг бид нар. Тэгээд бид нар 2 хүний бүрэлдэхүүнтэй явж байгаа. Тэгээ 2014 онд бид маань нэгдээд тэгээд анхнаас одоо ингээд 12 жилийн турш үргэлжлэн оролцож байна. Тэгээд анх бид чинь 7 хүний бүрэлдэхүүнтэй оролцож исэн анхны тэмцээнд 14 оны тэмцээнд. Тэгээд одоо болтол одоо баг бүрэлдэхүүнээр оролцоод амжилттай явж байна л да. Уурал Европ төвд ажиллаж амьдарч байгаа монголчууд маань ажиллаж сурахын зэрэгцээгээр спортоор хичээлийн эрүүл оюунлаг байхын тулд сагсан бөмбөгийн тэмцээн олон төрөл тэмцээнүүдэд оролцдог. Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 16 дахь удаагийн тэмцээн энэ шилдэгүүдэд тодруулсан байгаа. Шилдэг тамирчдаар 38 нэмэх насны ангилт эмэгтэйчүүдээс од багийн аялмаа, 49 нэмэх насны эмэгтэйчүүдээс цог клубын ням цэцэг, 40 насны эрэгтэй багуудаас шилдэг тоглогчоор Андуудогийн Анар, 48 нэмэх насны эрэгтэй багуудаас Монберогийн давтлагч Баттөмөр, 56 нэмэх насны англи уян Ахмад тамирчдаас цог клубын Батцанга нар энэ удаагийн тэмцээний шилдэг тоглогчоор шалгарч шагналаа гартаа авсан юм а. Хүмүүсийн хүч хөдөлмөрөөр зохион байгуулахад хичээсэн манай баг. Тэгээд шилдэг тоглогч авсандаа баяртай байна. Багийнхнаа гадах. Манай багийнхан ер нь их хичээж юусан бүгд л маш их сайн хичээсэн. Мэдээж багийнхныхаа хүч дэмжлэгээр тэд нар байхгүй байсан бол би мэдээж шилдэг тоглогч авч чадахгүй. Хамтарч тоглосон бол тулдаа би шилдэг тоглогч авсан. Тийм багийнхандаа баярлж байгаа. Нэг 40 насны ангилалд тоглолоо. Тэгээ энэ жил анх удаа Ахмадуудын тэмцээнд орлоо. Тэгээд амжилт гаргаж амжилтанд оролцсондоо маш их баяртай. Тэгээд багийнхандаа маш их баярлаа. Тэгээд бүгд маш сайн зүтгэж маш сайхан тоглолт амжилт гаргалаа. Тэгээд маш гоё зохион байгуулсан тий Шведийн ах эгч нартай өнөхөр их баярлаа. Тэмцээн сайхан боллоо. Тэгээд шилдэг авна гэсэн зөвхөн хүний амжилтууд биш. Ард нь бол баг хамтан бүтнээрээ байж идэг. Яг би одоо авсан боловч энэ бол манай багийн юм бол цуг авсан амжилт гэж би харж байна. Багийнхаа тоглогчдын талаар тодруулах. Манайх чинь тэгээд энэ удаа жоохон цөөхүүдээ ирлээ. Тэгтээ бас зорьсон юмдээ хүрлээ тэрэндээ барилж байна. Өрсөлдөгчлөр тэгээд угаасаа хуучин хэвээрээ тэгээд хүчтэй хэвээрээ тэгээд тийм байлаа. Тэгээд энэ удаа бид нар бас хожлоо. Тэрнээс чинь манай өрсөлдөгчнөр муу гэж байдаггүй. Бүгд сайн хэвээсээ тийм. Европ дахь монголчуудын эв нэгдлийн бэлэгдэл болсон монголчуудын сагсан бөмбөгийн мастер английн 16 дахь удаагийн тэмцээнийг Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн холбоо, Шведийн Стокгольм хотын од клуб, хөлгүүд клуб, элч клубын хамт олон хамтран амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнээс сурвалжлага нэвтрүүлэг бэлтгэхэд гүн тусалцаа үзүүлсэн Шведийн сагсан бөмбөгийн од клубыг үүсгэн байгуулагч спортын мастер Гэрэлмаа, Австрийн Кристал багийн тоглогч спортын мастер Болормаа, Шведийн элч клубын тоглогч тэмцээний ерөнхий шүүгч спортын мастер Мөнх Тайван, од клубын тамирчин зохион байгуулагч Ганч Чимэг нартай баярлсан талархснаа илэрхийлж байна.
Дэлхийн өнцөг улам бүрт монголчууд маань эрүүл оюунлаг байхын тулд спортоор хичээлж, цуглаж, тэмцээн уралдаанаа зохион байгуулж Монголоор бахархсаар байна. Үүний тод жишээ нь Шведийн Стокгольм хотноо улсан Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн мастер ангиллын авраг шалгаруулах тэмцээн байлаа. За энэ тэмцээнд Европын улсуудаас бага байгуулж шилдэг тамирчид ур чадвараа сорин өрсөлдлөө энэ тэмцээнд оролцсон баг тамирчдын тойм нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ Шведийн Стокгольм хотоос сэтгүүлч баяр сайхан найруулагч Төмөр Сүхнэр бэлтгэн өргөлээ. Спорт мантва монголчууд Мандан Бадраг.